За сайн байна уу? За өнөөдөр 2025 оны Нобелийн шагнал авсан Лазлогийн чухал киноны талаар ярий. Юуны төлөө шилдэг ном билээ. Дэлхийн шилдэг номуудыг ярьж танилцуулж байгаа учраас л шилдэг ном гэж байна. Тэгэхээр энэ жилийн шилдэг номоор тодорсон ном бол гарцаа байхгүй одоо Нобелийн шагнал авсан ном байж таар. Утга жохоо сонирхдаг хүн, ном уншдаг хүмүүс бүгд одоо энэ жилийн Нобелийн шагналыг хэн авах вэ? Ямар бүтээл тодорхой гэж анхаарал хандуулж байгаа. За тэгвэл тодорсон байна. Өнгөрсөн 7 хоногт. За энэ нь бол Унгарийн Унгар гэж Ангария гэж чохоолж Лазло. За тэгвэл өнөөдрийн ярих агуулга 3 зүйл. Нэг нь бол Лазло гэж хүн хин товч намтар. 2 дугаард Лазло ямар чохол бичдэг юм? Яаж бичдэг юм? Утга жохол оруулсан ховь нэмэр гэдэг ч юм уу энэ хүнээ өөрийнх нь өвөрмөц арга барилын талаар. 3 дугаард бичсэн номуудын талаар. Бичсэн ном нь бол кино болсон байж байгаа. За энэний гол санаа. За ерөнхийд нь дүгнж хэлэх юм бол Лазло бол Бурхан шашнаа номлол сургаал буддын гүн ухаанаар өөрийнхөө чохолуудыг тойрвсон бичсэн. За энэ номчдох юм байна. Тэгэхээр уран зохиол сонирхдаг, ном уншдаг, шашин гүн ухаанд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр нийгэм улс төртэй холбоотой. Өнөөдрийн нийгэм улс төрийн нөхцөл байдал асуудлыг бол энэ шашны номлол сургаал үжил баримтлал талаар тайлбарсан байна. За тэгвэл нэгдүгээр асуудал. Нобелийн шагнал авсан Лазло бол 1954 онд Унгарт төрсөн. За энэ жил бол 71 настай гэсэн үг. Еврей гаралтай. Нобелийн шагналыг үүсгэн байгуулсан хүн бол Нобель бол еврей хүн. Өнөөгийн байдлаар бол еврейчууд Нобелийн бүх шагналын 20 орчим хувийг авч байгаа. За энэ талаар бол саяхан өнгөрсөн 7 хоног бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг номыг тайлбарлах үед бол дэлгэрэнгүй ярьсан байж байгаа. За тэр яриагаа сонсож болно. Одоо 2 дугаар асуудал. Жохон бичлэгийн арга барил. За энэ бол маш өвөрмөж ажиллахтай. Тэгжээж одоо Нобелийн утга жохолын шагнал явж байгаа юм. Гэсэн маш уйтгартай. Ягаад гэвэл бичих арга барилын хувьд бол тасралтгүй урсгалын өгүүлэмж гэдэг аргыг хэрэгэлдэг. За энэ нь юу вэ гэх юм бол сунжирсан урт өгүүлбэрийг хэрэгэлдэг гэсэн үг. Думдаа тасал чиг байхгүй нэг л амьсгаагаар үргэлжлүүлээд бичдэг. За өөрийнх нь хамгийн гол бүтээлийн нэг садаан тангу гэдэг цохол бол нэг өгүүлбэр нь бүр 6 нүур ажиллаж байсан байна. Тийм урт өгүүлбэр. Жишээлх юм бол бид нарын хувьд бол нэг нүрэн дээр 6 удаа доголмор аваад тасалж бичдэг юм бол энэ хүн нэг өгүүлбэрийг бүр 6 нүур хүртэл үргэлжлүүлж бичсэн гэсэн. За энэ нь бол сайн гэж магтаж байгаа юм биш. Энэ хүнээ бичлэгийг арга гэсэн. Ямар ч байсан урт өгүүлбэр хэрэгэлдэг юм байна. Яагаад вэ хэрэг энэ бол миний бодол юм байна. Өөрийнх нь гол бүтээлүүд бол 80-аад он тавилагдчихсэн. Тэгэхээр 80-аад он гэдэг бол интернет гар утас гарч ирэх байсан үе. Телевизэр гэсэн тэдийн сайн нэвтрэг байсан үе. Хүмүүс юу хийдэг байсан бэ гэвэл ном уншдаг байсан үе. Уран зохиолын ном. Ичнээ урт сонжирсан өглөөртэй жохоол байсан ч хүмүүс уншдаг байсан байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол хүмүүсийн хүчээр уншуулдаг байсан гэсэн. Дуртай ч дурахгүй ч унш. Ном жоохон хэвлэгддэг. Хүмүүс их уншдаг байсан үе. Дараа нь энэ сатан танго гэдэг арман кино болгож ирсэн байна. Тэгсэн 7 цаг гарan үргэлжилж байгаа юм. Тийм уртаг кино. Үнний хэлэх юм бол энэ зүгээр л одоо нэг цаг 20 билүү 40 билүү стандартын киноны хэмжээнд аваад хийвэл хийж болох л кино. Гэсэн сонжруулаад зүгээр л алхаж байгаа хүн, бүжгэлжгөө хүмүүс ийм эгэл жирийн юмыг маш удаанаар харуулсан. За энэ нь бол онцлог хамгийн гол онцлог. Өнөөдөр бол хүмүүс witness үг. Хэн ч уншихгүй ном. Энэ киног хэн ч үзэхгүй. Гэсэн эндээс нэг зүйлийг хэлэх гээд байна л да. Тэр нь юу вэ гэх юм бол амьдрал бол уйтгартай, зовлонтой, төгсгөлгүй дахин давтан эргэлж идэг. Ийм оршихоо гэж. За энийг харуулах зорилго давхар хадгалж байгаа юм.
зохиолоонч сонжруулж урт бичнэ, киногаан ч гэсэн олдон чагаар хүний уйдах байдлаар юм. За ингээд энийг хэрвээ яг мэрэгжлийн нэр өгөөр хэлэх юм бол мэрэгжлийн хүмүүсийн нүднээр харах юм бол энэ кино бол одоо харааны төрслөл дуу чимээ гэдэг ч юм уу. Уран сахны найруулгын нэгтгсэн юм ахуй бүтээл гэж байгаа байхгүй юу? А цагтай хүн бол тэгэд хараас авахд бол бас юм бодохдохоор ийм кинонууд. А гэсэн ч гэсэн энэ бол амьдралыг, нийгмийг сөрөг талаас нь, хар бараан талаас нь, уйтгар гунах талаас нь, зовлон талаас нь тайлбарласан. Тэгж харуулахыг хичээсэн. Энэхээ эсрэг талын позитив, эрсдэлгэнэ талын ийм төрөл байхгүй. Ийм үжиглэл байхгүй. Ийм мэдрэмж авах боломж байхгүй. Тухайн үеийн уунгар болсон. Ийм хар бараан байж таа. Ямар ч авралгүй юм байна гэдэг. Ийм сэтгэлийг төрүүл. За одоо цоолын үжил санаа. Юуг харуулах гэдэг юм. За энэ бол асар тодорхой. Хэд хэдэн цохол, хэд хэдэн киногаар шатлалтайгаар харуулсан. Шинжээчдийн үжиж байгаагаар болвол энэ Европын экзистенциализм гэдэг оршихуйн тухай гүн ухааныг дорн дахны буддын гүн ухаантай нэгтгсэн ийм бүтээл гэж тэгж үнэлж байгаа юм. Тэгэхээр энийг болвол хэд хэдэн бүтээл, хэд хэдэн киногаар шатлалтайгаар гаргаад ирсэн байна. За энэнийх нь хамгийн анхны нэгдүгээр ном нь болвол 1985 онд бичигдсэн дараа нь кино болсон энэ Сатан танго гэдэг ном. За Сатан танго гэж юу гэсэн үг вэ гэдэг зэрэг сатан гэдэг нь чөтгөр гэсэн үг. Танго гэдэг нь бужиг гэсэн үг. Танго бужиг. Чөтгөрийн бужиг. За энэ чөтгөрийн бужиг Сатан тангог хэн хийж ийнө гэдэг зэрэг Унгарын хөдөөгийн нэг жижигхэн тосгоны хүмүүс хийж байгаа юм. За киног нь үзсэн чөтгөрийн бужиг гэвэл чөтгөрийн бужиг биш. Танго мөн бол танго мөн юм байна. Зүгээр л одоо нэг жижигхэн бааранд хөдөөний нэг хөдөн өвгчүүл думдаснаа нэг ганч эмхтэй ч юм. Эднэр арх уугаад бүжилж байгаа. Чөтгөрийн биш. Илжирэл одоо тосгоны хүмүүсийн бужиг байсан. Маш байтгартай. Гэсэн ч гэсэн хүчээр бүжиглж байгаа хүмүүс арх уугаад. За энэ бас зэрэг цохолын гол санаач биш. Гол үжигдэлж биш. Хамгийн гол санаа нь юу гэхтэй зэрэг зөвлөлт холбоот улс жадрахаас өмнө Жүүн Европын улс орнуудад амьдрал ийм хочирдолд орсон уйтгартай итгэх итгэлгүй явах зориггүй ийм байдал байсан гэдгийг харуулах гэж оролцсон гэж хүмүүс үзэж байгаа юм. Тэгэхээр энэ болвол социализмыг, коммунизмыг зөвлөлт толгойд улсын шүүмжилсэн ийм бүтээл юм байна гэж тэгэж одоо хальт харсан хүмүүст бол тэгж ойлгодно. Гэтэл дараагийн цохолыг харах юм бол энэ бас тийм биш юм байна лээ. Ардчлал гарч ирснээр дараа ардчилсан нийгмийн бас шүүмжлээд ямар ч утгагүй юм байна гэдгийг харуулсан. Ийм бүтээл бас тойрсон. Энийг дараагийн хэсэгт ярина. За энэ номын гол санаа болвол энэ тосхонд Иремья гэсэн хүн байж л да. Хүмүүс болвол нас барчлаа гэж бодож байсан. Тэгсэн нас бараагүй нэг өдөр одоо төрийн алуун хагчийн хувцастай хүрээ ирдэг байхгүй юу. Бас нэг эмэгтэй дагуулаад Петрине гэсэн нэртэй. Тэгээд энэ нэгэнд одоо амьдрах итгэлээ алдчихсан, удахгүй амьдрал хийжсэн энэ тосхоны хүмүүсийг болвол сайхан амьдралтай болгоё. Хот руу авч явъя гэж. Ингэж итгүүлээд байсан бүхэн мөнгүүдийг мэхэлж авна. Тэгээд машин дээр суулгаад энэ хүмүүсийг нэг гажир аваач орхиод мөнгө аваад явчихдаг байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө товчхонтой юм үлгэр. Тэгэхээр энэ мэхлэгчийн дүр нь хэн байсан юм? Нас барсан хүн буцаад түрээд ирсэн. Есүс Христ ч юм уу. Эсвэл тухайн үед коммунизм түргэн сайхан амьдруулна гэсэн коммунистууд ч юм уу. Ямар ч байсан байж та хүнд юм амладаг. Тэгээ ажралдаа сайн сайхан амьдруулна гэдэг. Гэтэл тэр нь болохтой жирэг хамгийн сүүлдээ. Үнэхээр тийм зоригтой ч байсан, зориггүй ч байсан. Мэхлэл бол тусдаг. Бэлдгүй гэсэн. Тэгэхээр эндээс коммунизмын шүхэмжилчлээ гэж бодтой жирэг бас христийн шашны шүхэмжил гэж юм шиг. Эсвэл аль алийн шүхэмжилж байгаа. Ийм хандлага гарч ирж байгаа юм. За тэгвэл энэнийхэн дээр нь гаргаж ирсэн хамгийн гол санаа нь юу гэдэг жирэг буддын гүн ухаан ойлголт юм байна. За энэ Бурхын шашнаар номлол сургаалаар болвол зовлон үнэн гэдгийг харуулах гэж оролцсон. Буддын гүн ухааны дөрвөн үнэн гэж байдаг. Эннийх нь нэгдүгээр үнэн нь юу гэхтэй амьдрал бол зовлон. Зовлон болвол тух. Энэ бол үнэн юм шүү. Жаргаж ясан ч гэсэн дараа нь зовлон байна шүү. Тэр бол төр жуурын гэж. Тэгэхээр амьдрал бол зовлонгоор дүүрсэн. Энийг энэ уран зохиолын байдлаар харуулах гэж оролцсон.
Тэр хоёр мэхлэгч, өөрөөр хэлбэл тэр хоёр аврагч ирэхээс ч өмнө Унгарын хөдөөгийн тусганд зовлонтой байсан. Жишээлх юм бол нэг бага насны хүүхэд гарч байгаа юм. Муурaan жовоогоод алдаг. Жодно, дараа нь боосон. Тэгээд дараа нь ултай зэрэг хулганы хор уулгаад зориод муураа алчсан. Тэгээд дараа нь бас өөрөө хор уугаад. Энэ амьдрал болвол ерөөсөн тэр чихрэн зовлонтой байгаа. Тэгээд аврагчд итгэсэн боловч тэр хоёр мөнгөний хулгатад явсан. Тэр итгэлийн дараа ч гэсэн амьдрал зовлонтой болцсон. Бүр илүү. Христийн шашнаар болвол Есүс Христийн өмнө ч Христийн дараа ч зовлонтой хүрээм. Социализмын өмнө ч социализмын үед ч зовлонтой хүрээм байна. Энийг харуулах гэж оролцсон. За дараа нь устай зэрэг жовлонгийн шалтгаан таанха. За энэ бас өөрөө хүнд хуурдсан шунлаас болоод баяжин хотод илүү тансах амьдрна гэж. За энэ төрөл бичиж байгаа юм. Тэрнийхэн дараа нь жовлонгоос салах, жовлонгоос гарах арга зам. Энэний талаар энэ чухал бичигдээгүй. Дараагийн чухлуудаар гарах. Тэгэхээр ийм одоо их сонин, цохол Япон хэлэн дээр, Монгол хэлэн дээр одоохондоо Ласлогийн гол бүтээлүүд хэвлэгдээгүй байж байгаа. Англи хэлэн дээр, Унгар хэлэн дээр бол боломжтой. Сонирхсон хүмүүс бол аваад уншиж болно. Тэгэхээр энэ болвол зүгээр л нэг Унгарын хөдөө тосгоно зөвлөлт толгойд улс чадралын өмнөх хочрогдсон байдлыг гаргасан гэсэн ийм амархан асуудал биш. Энэ болвол зовлон үнэн гэдэг буддизмын гүн ухааныг Европын утгаж холд оруулсан гэдэг ийм үнэлэмж байгаа юм. За энийг болвол Европын гүн ухаан тэр тусмаа 20 дугаар зуунд эрчимтэй байсан existence оршихуйн гүн ухааны үүднээс гаргасан. Ягаад гэвэл оршиж байгаа яг байж байгаа энэ байдал нь юу вэ гэдэг зэрэг зовлонтой амьдрал юм аа. Энэ болвол энэ чохогчийн энэ буддын гүн ухааны номлол сургаал. Тэрнээс чинь миний үжил биш. Бусад маш олон үжил сургаал номлолоод харах өнчгөд байж байгаа. Зөвхөн энэ өнчгөөс тайлбарласан. За одоо 2 дугаар зохиол. 2 дугаар зохиолонд болвол 1989 онд коммунизмын хүч сулраад Унгар ардчлалын тогтолцоонд хилжсэн үед хэвлэгдсэн The Melancholy of the Resistance гэдэг ном. Орчуулах юм болвол эсэргүүцлийн гуниг гэдэг ийм зохиол. За бас киноос. За энэ зохиол дээр юу гардаг хөхтэй жирэг. Энэ Унгарт Будапештэд болвол үжүүр ирдэг юм байна. Тэрний юу гэхтэй жирэг аврах том халим. Тэгэхээр чин дийлэнх хүмүүсийн хувьд болвол халим гэдэг амьтны ерөөсөн үжиж байгаагүй. Тэгэхээр хүмүүс асар их одоо хүсэн хүлээж байсан. Дэлхийн хамгийн том биетэй амьтныг нүдээр өжих боломж ирлээ. Өөрөөр хэлэх юм бол энэ халим болвол ардчлалын бэлэгдэмдэг. Ардчлалыг хүсэн хүлээж байсан. Гайхамшигтай юм ирнэ гэж ойлгож ирсэн. Тэгсэн нэг өдөр үнэхээр энэ халимыг үлдээж ирэх том ачааны машин дээр очиод тэгээд мөсөн дотор байрлуулад. Гүүл одоо илжирээд муутчих юм байгаа үст. Ингээ мөсөн дотор хийсэн том халимыг аваад ирсэн. Гэсэн ч гэсэн энэ халим болвол огт хөдлөхгүй амингуй халим хүчсэн. Ингээд хүмүүс болвол итгэл алдарч байгаа. Хамгийн том амьтны ирнэ. Маш гайхамшиг үжнэг бодчихсон чинь ерөөсөө л нэг үхсэн баргал өмхөрж муутсан. Ийм амьтан хүрээжсэн байна. Хүмүүс бүгдөө ирж үжсэн. Тэгээд энэ мөчөөс өгсгүүлээд жамбарахгүй байдал болчих. Ууралсан, бохимдсан, янз бүрийн сэтгэл зүйтэй хүмүүсүүд эвдсэн, шатаасан, хямралтсан. Өөрөөр хэлэх юм бол ардчлалын дараах замбраахгүй байдал. Хүмүүс ардчлалыг хүсэн хүлээж байсан. Ардчлал хурж ирсэн. Гэтэл дээрсэн юм огт байгаагүй. Энийг харуулж байгаа юм. За тэгвэл энэ цохол нь буддын гүн ухаанаар авчих юм бол юуг илэрхийлж байна? Ласло ямар санаа гаргах гэж оролцсон. За энэ болвол буддын гүн ухааны самсара гэдэг болол. Орчлон ертөнц болвол хүрдтэй адилхан эргэлдэж байгаа. Дахин давтагддаг. Ийм мөчлөгтэй. Төрн үхэн энэ эргүүлэгт төр байна. Саяын 85 оны Сатан танго дээр болвол зөвлөлт толгой тусан үе байсан. Социализмын үе. Тэнд юу байсан бэ гэдэг зэрэг зовлон байсныг ярьсан. Гэтэл арчилтай болсон 89 онд дахиад авь адилхан зовлон давтагдаж байгаа. Дахиад хуурагдсан. Дахиад замбраагүй байдал орсон. За энэ болвол буддын гүн ухааны самсараа гэдэг бол. Гэтэл энэ болвол зөвхөн Бурхан шинэ самсараа гэдэг ойлголт таграад байна шүү дээ. Бусад асар олон гүн ухаан шашны урсгал
Одоо тайлбарууд байж байгаа. Тэрүүгээр энэ үжиглийг харах юм бол мэдээж шал өөр үжигдүүд бай таарна шүү дээ. Жишээлх юм бол хүн дахиж төрөхгүй, дахид давтахдахгүй. Төрөлт болгон үжигдэл болгон шинэ утга учиртай байдаг. Өөр нөхцөл байдалтай байдаг. Гэтэл бурхан шашин болвол яадаг вэ гэж дахиж төрж ийн гэдэг нь болвол зовлонгоон амсаг гэж эргэж ирж байгаа. Энэ зовлонгоон хэрвээ багдуулж чадах юм болвол дараагийн төрөлдөө дахиж төрөхгүй. Нирван төр. Хэтэлжгэр гэсэн. Тэгж чадахгүй учраас зовлон үргэлжилж байна гэдэг ийм номлол сургал юм байна юм. За тэгэхээр энэ бас болж шин. Окей гэж үж болно. Тэгвэл яавал зовлон байхгүй гэх юм бол бүх хүмүүс их болсон 6 жилийн хамаг амтан дахиж төрхөн болоод бүгд диважинд буюу нирван төрчих юм бол зовлон туснаа гэж байна. Яагаад ламнаар ихнэр авдаггүй хүүхд төрүүлдэггүй. Төрн гэдэг бол зовлонгоо амсч байгаа юм. Шинэ хүн бий болно гэдэг чинь шинэ зовлонгийг бий болгож байгаа. Хамгийн сайн хүн төрөхгүй байх хэвээр. Төрөхгүй юм бол яг бүгдөө гитэж гэгэрээд нирван руу явсан гэж байна. Хамаг сүүлчийн хүн үлдэн үлдэл бурхны номлол сургаалт байж. Тэр хүнийг гэгэрүүлээд тэр хүнийг бид нарын ойлголтоор бол диважинд, бурхан шинэ ойлголтоор бол нирван төрөх гэсэн. Тэгэхээр энэ ертөнцийн дээр хэн үлдэх вэ? Хэн ч үлдэхгүй гэсэн. Хэн нэг хорхоо шавжиж болтох энэ дээр байх юм бол тэр зовлонгоо эдлээд явж гин гэсэн. Төрж ийн амьд байна гэдэг нь зовлон учраас. Үейлгүүр нь баргадаах байна гэсэн. Тийм учраас бурхан шашин дэлгэрсэн газар соёл иргэншил мөхдөг байхгүй. Энэ нь бол бурхан шинэ зориг юм. Бид нар бол хөгжих хэрэгтэй, дэвших хэрэгтэй. Үр удмаа төрүүлнэ, мандан бадарна гэсэн ойлголттой. Гэтэл бурхан шашин бол яг энэ эсрэг. Жинхэнэ жаргал хаа байна вэ гэдэг зэрэг нирванд байна гэж. Энэ бол төр жуурын шунал тачаал тэрнээс үссэн жаргал. Тийм учраас эхнэр ахгүй хүүхэд төрүүлэхгүй байгаа. Улс орны хөгжил дэвшлийн төлөө ажиллахгүй хөдөлмөрдөхгүй байгаа. Энэ чинь бүр шунлаас үсэж байгаа юм. Тэр нь болтой зэрэг үейлгүүр болно. Эргээд төрнө. Мөнгө үргэлжилнэ. Энэ бол самсар. Ласлогийн хувьд бол миний ярьж байхтай адилхан юм гүн юм яриагүй. Ягаад гэвэл тэр бол Европ бурхан шинэ номлол сургаалыг өнгөчхөн уншаад тэрүүгээр нийгмийн үжиглийг тайлбарласан цохол бичээд новлын шанд авч байгаа. Гэтэл бид нар бол өөр. Монголчууд бол хүннүгийн үед бурхан шин дэлгэрсэн. Тэр үеэс судалсан 2000 гаруй жил судалж байгаа. Бид нарын төрөл садан дотор лам хүн магшралан байсан. Аваг гэдэг ч юм уу, нахч гэдэг ч юм уу сайлан байсан. Эрдэмтэн хүн байсан гэж аав ээж нар яардаг. Үеийн үе судалсан. Тэгээ бид нар ойлгосон байхгүй. Хэн илүү ойлгохгүй. Ласло илүү ойлгохгүй, бид нар илүү ойлгохгүй. Бид нар илүү ойлгоо. Тэр зовлонгийн амс. Хэдэн мянган жилийн турш манай нутаг дээр дэлгэрсэн. Манай сор болсон хүмүүс судалсан хор хөнөөлийн амс. Энэ сургаал болвол бүгдийг нирван руу явуулах гэж байгаа ийм зорилготой юм байна. За одоо тэгвэл залгаад 3 дугаар ном. 3 дугаар ном нь бол 1999 онд бичигдсэн War and War гэдэг ном. Дайн ба дайн гэдэг. За энэ ном бас асар сонирхолтой. Энэ Унгарын Будапешт бол нэг бичгийн хүн байсан байна. Ингээд энэ хүн төрлөختөнд бүр инг тайвныг авчрах ийм бичвэр байдгийг өөрөөр хэлэх юм бол ийм заавар зөвлөгөө гарын авалган ном байдгийг хайж авсаар байгаа олоо авчихсан байхгүй. Тэгээд энийг яасан бэ гэдэг зэрэг Америкийн нэгдсэн улсад Нью-Йорк хотод очиод интернет кафед сууж агаад интернетэд оруулаад авчихсан. Хүмүүсийг унших боломжтой болгоцсон байна. Тэгсэн яасан? Хэн ч уншсан, хэн ч сонирхсон. Бүр дэлхийд инг тайвныг авчрах төгс бичвэр гэж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн хэн ч уншаагүй байхгүй. Тэгсэн яах вэ гэдэг зэрэг энэ хүн бол цэцгэл санаагаар унаад бие хорлоод насарчсан. За энэ бол буддын гүн ухааны оргил болсон үжиглийг тайлбарласан чухал гэж тэгж үзэж байгаа. Тэгэхээр үнэхээр тийм инг тайвны авчирч чадах бичвэр байна уу гэвэл байхгүй. Байхгүй учраас хэн ч уншихгүй гэсэн. Дэлхийд даяар байлдаж гин, тулж гин, улсглан жовлон өвчин давхалт нэрвэгдэж гин. Тэгэхээр энэ бүгдийг төгсгөл болгоё гэд энэ бичвэрийг хайсаар байгаад Америкт ирээд олж аваад нийтэлсэн ч гэсэн хэн ч уншаагүй. Өөрөөр хэлэх юм бол хоосон гэсэн. Хоосон гэдэг бол бурхан шинэ хоосон чанарын номлол соньята юм байна. Тийм юм байхгүй. Дэлхийг аварч чадахгүй. Энэ бол бурхан шинэ тавьсан дүн. Энийг бол Ласло хүлээн зөвшөөрөөд энэ бүтээлд гаргасан. 1985 онд 2 аврагч ирсэн. Гэсэн чисэн мөнгөний мөхлөө явсан.
1989 онд халим авчирсан. Тэр бас хоосон байсан. Ардчлалын хэлж. Дараа нь Америкийн нэгдсэн улсад 1999 онд ирээд бичвэр олсон. Гэтэл энэ ихэнч уншсан. Энд чинь хоосон байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бурхан шашнаа гүн ухаанаар өнөөдрийн хурцтмал асуудлууд хариулт өгч чадахгүй хоосон учраас. Ирэхэд биш, явах биш, байх биш, байхгүй биш, баярлагч биш, ойлгоч биш, үхсэн биш, амьдч биш, сайн биш, муу биш. Энэ бол хоосон чанар юм байна. Тийм учраас ямар ч утга байхгүй. Одоо болж байгаа дээр сайн гэж хэлж бол, муу гэж хэлж бол, зөв гэж хэлж болно, буруу гэж хэлж бол, цогц гэж хэлж болно, байл гэж хэлж бол. Ийм асуудлаа гэж энэ шашнаа номлол сургаалаар үждэг юм байна. Тийм учраас ийм юмны төлөө гонглаад хэрэггүй гэсэн. Бичвэр хаагаад хэрэг. Тэгээд өөрийн амь насыг югт гэсэн. За энэ нь бол гайхамшигтай. Бурхан шашнаа номлол сургаалын хамгийн оргил нирван төрсөн гэсэн үг. Жаргал, сайн сайхан амьдрал энэ тоосод ертөнцийн дээр байдгүй. Энэ зөвхөн диваажинд байдаг. Диваажин гэдэг нь бол бид нарын ойлгож байхтай адилхан тийм жаргаж чингэдэг газар биш. Өдөржингөн арх дар суугаад бүжиг наадам хийгээд гэдэг ч юм уу. Өнөөдрийн бид нарын ойлголт тэр тийм жаргал чингэлэнд байхгүй. Танд юу ч байхгүй хоос. Тэгвэл нирван гэж юу вэ гэдэг зэрэг. Нирван гэдэг бол туйлын хөдөлгөөн байхгүй, тогтмол, тунсан, намжим, ийм орчин, ийм байдал. Энд хүн баярлах чухуу, гунгалах чухуу, жовхоч чухуу, жаргах чухуу. Гэхдээ ямар ч зовлон баг. Зовлонгийн бүр үнцээр насалж сууж. Ийм мөнгөхийн байдал юм байна. Тэгэхээр лам нар юу гэж яраад байгаа юм? Лам нар үеийн үрийг таслах гэдэг юм. Зовлон болох шалтгаануудыг бүгдийг таслаад дараагийн төрөлд илүү сайн төрөл болоод эргээд дараад дахиж төрөөд ийм байдлаар төрөл арилжсаар байгаад бүх зовлонгоо арилгаад тэгээд нирван дүрийг үжүүлээ. Тэр деважинд очоод нирван байдалтай байх. Энийг зорж ийн гэсэн. Энэ бол бурхан шинэ хамгийн гол гүн ухаан номлол сургаал. Тэгэхээр энэ war and war гэдэг чухал дээр тэр архивч тэр бичийн хүн хамгийн сүүлд нь нас барсан бол нирванаар дуусчих. Яга би орлож. Үхнээ нас барна гэдэг чинь тийм муу мухаж үл биш. Хэдий түргэн, хэдий хялбархан энэ хорвоогоо орхичлбайгаа юм бол тэр төдий хэмжээнд нэг өдрийн өмнө ч гэсэн шин төрөл олдох ч юм уу. Тэр аяараа нирван руу явдаг ч юм уу гэдэг ихээр ийм байдал төрөх юм байна. Энэ баяртай зүйл. Энд шашнаа номлол сургаал. Энийг Ласло энэ дайм ба дан гэдэг чухал дээр гаргасан байна. За тэгвэл дараагийн ном нь бол энэ саяын ярьсан санаануудаа багчлаад хамгийн сүүлд 2011 онд кино болгож гаргасан. Төрийн Хорс гэдэг ийм нэртэй Турана морь гэсэн ийм кино байж байгаа. За энэ дээр бол аав охин хоёр гардаг. Өдөр болгон авиадлахын амьдрал тавтгадаг. Ватгарт. Өөрөөр хэлэх юм бол зовлон, самсараа. Тэгээ бас шуналтай. Харахгүй амьдрал дургу гэрлээ асах гэж оролдоно. Хоол хийж идэнэ. Хоол хийж идэнэ гэсэн шунал. Гэсэн чинь амтахгүй. За бурхан шинэхэн үгээр бол шунал танхаа болж. Танхаа ирж ийн гэсэн монгол үг байдаг шүү дээ. Энэ аяг бол танхаас гаралтай байж шунал татгаж. Тэгээд эцсийн бүлэгдэн амьдрал нь утгагүй болоод гэрэл унтраад дуусчих юм. Харанхуй болоод. За энэ нь бол бүх юм хаагдаж. Тэгээд дараагийн там руугаа унжин өсвөл нирван байдал орж ирнэ. Ийм байдлаар энэ кино дуусдаг. Энэ гэрэл унтраад харанхуй болж ирнэ гэдэг нь бол төрөл арилж ирнэ гэсэн. Мэдээж энэ бол тэгэж их одоо буянлагж үл хийгээгүйч нирван болж ийн гэж хэлэхэд хэцүү. ертөнцийн төгсөл болж энэ хоёр хавьд. За ийм байдлаар ерөнхийдөө энэ дөрвөн цохол болвол буддын гүн ухаан тэгээд энэ дээр нэмээд болвол христийн шашнаа номлол сургаал коммунизм бас ямар ч утгагүй. Философч Ницше болвол бурхан үхсэн гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ бурхан үхсэн байдал хиндэж ямар ч итгэл найдвар байхгүй. Шашинд итгэх итгэл байхгүйсэн. Тэгээд коммунизм, социализм, тэгээд либерализм, ардчлал гэн аль алинд нь ерөөсөн бүр итгэл алдсан. Тэгвэл ийм амьдрал утгагүй болчихсон. Ийм оршихуйд яах ёстой? Христийн шашнаар болвол аврах чирж аварна. ертөнцийн эдэн жалбарх ёстой. Эсвэл коммунизмар ч юм уу, эсвэл ардчлаар ч юм уу, ямар нэгэн нийгэм улс төрийн номлол сургаалаар, үжил баримтлалаар энэ шалгуунаас гарна гэсэн ийм итгэлтэй байж. Гэтэл Ласлогийн ойлгож явахаар бол бурхан шашнаа номлол сургаал нь
илүү боловч чадтай хамгийн сайн хувилбар бичсэн байж магадгүй юм шиг байна. Ягаад гэвэл Бурхан шашны номлол сургаалыг гүн ухаан талаас ямар ойлголт байх гэх юм бол зовлон байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд гадны ямар нэгэн хүчинд итгэх бишрэх биш өөрийнхөө дотроос ухаарж гэгэрх энэ асуудлыг төвшүүл тавьдаг гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл дөрвөн үн нэмэгдэх гэсэн. Энийн хамгийн боломж тавилуур гэж ингэж төвшүүл тавьсан. Тэгэхээр энэ бол шашин гүн ухааны ойлголт болчих юм л да. Энэ буруу гэж хэлэхгүй. Ийм ойлголт байж болно. Тэр тусам анх сонсож байгаа хүнд бол анх Марксийн онлыг сонсож байхдаа адилхан тийм гайхамшигтай сонсгоно. Гэтэл бид нартай адилхан үеийн үед түүхээр туулаад ирсэн хүмүүсийн хувьд бол асуудал өөр байна. Номлол сургаалтын хувьд үнэхээр тийм байвал яасан бэ гэж бодогдож болгож гисэн. Амьдрал дээр тийм биш. Амьдрал дээр хэрвээ амьдралыг жовлон гэж үжээд эннээс хагчхын төлөө өөрийнхөө бүх амь амьдралд зориулах юм бол соёл иргэншил мөгчдөг юм байна. Эний түүх харуулж байна. Өнөөдөр энд би ярьж байгаа юм биш. Хүннүгийн үед яасан, Шамбигийн үед яасан, Геданы үед яасан, Йоангүрний үед яасан. Тэрний дараа Пядлын бутрал гэж ярддаг нутагтаа бочиж ирсэн монголчуудын үед ямар байсан? Бүгд Бурхан шашинд ороод дөрөйцсөн. Ласлогийн өнөөдөр ярьж байгаа юмыг манай дээдсүүд 40 жилийн турш судлаад бичээд амьдралд хэрэгжүүлэхийг шаардаад тэр зарчмаар нь яваад тэгээд жовлон дунснаас биш гэтэж гэрсэн хүн гэж байхгүй. Тийм учраас шугамжлагчийн хувьд энэ бол зүгээр л нэг сонирхолтой кино уран зохиол байсан гэж тэгж л үзнэ. Энэ ерөөсөн хүн төрлөختөнд гарч биш. Туршиж үжээгүй нь явж өнгөрөөгүй нь туршиж үжиж болно, жаманж болно. Бид нарын хувьд бол хангалттай тэгж бодгоцсон. Тэгэхээр яагаад өнөөдөр Нобелийн шагналыг Ласлод өгж байгаа юм? Дэлхийгээр хурдж ийн гэсэн. Ийм нихилизмын байдалд орчихсон байна. Нихилизм гэдэг нь бол амьдрал утгаан алдчихсан. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг ойлгохгүй болчихсон. Ийм байдал хэлж. Коммунизм болсонгүй. Арчлал болохгүй байна. Христийн номлол сургаал болох. Исламын номлол сургаал болох. Ер нь аль нь ч болохгүй. Тэгээ бид нар яах вэ? Хамгийн сүүлд нь буддийн гүн ухаанаас гарч хайж байгаа. Тэр бүр илүү мухардсан. Тэгэхээр хамгийн сайн арга нь юу вэ гэдэг зэрэг ямар нэгэн туйлын гарч гэж байхгүй. Юу байх вэ гэдэг зэрэг өөрийн гэсэн өвөрмөж онцлогтой соёл иргэншлүүд. Үжил номлолууд, шүтлэг бишрлүүд ба. Тэрийг итгэж бишрээд харилцан бие биенээ хөндлөөд ангиж амтрах. Энэ бол туйлын гарч. Ямар нэгэн шашин шүтлэг үжил номлолыг хүчээр тулгах хэрэггүй. Аль нэгийг хүчээр устгах гэж оролдох хэрэггүй. Юу сайхан дур сайхан. Өөрөө сонголтоор явах хэрэгтэй. Тэр нь амьдралын журлаг юм. Тэр нь хүсэл тэмүүлэл юм. Тэр нь амьдралын учир утга юм. Тэндээс аж аргал бий болно. Амьдралыг жовлон гэж сүүдэр талаас нь харах шаардлагагүй. Амьдрал бол аж аргалтай байна. Бид нар жоохон тэр олж харахгүй. Тэрийг мэдэр сурах хэрэгтэй. За, өнөөдрийн ярьсныг товчонд өгнө. Өнөөдөр бол Нобелийн утга зохиолын шагнал авсан Ласлогийн бүтээлийн талаар ярьсан. Ласлог Чимбэг бол еврей гаралтай. 54 онд Унгар улсад төрсөн. Хэд хэдэн арман, хэд хэдэн кино хийсэн. Гол үжил санаа нь юу вэ гэдэг зэрэг Бурхан шашны номлол сургаалаар асуудал хандсан. Энийг Европын оршихуйн гүн ухаан гэдэг философийн салбарт уял туссан. Европын гүн ухаанаар бол оршиж байна. Бид нар ингээд өнөөдөр амьд сэрүүн байна гэж. Энэ үнэн гэдэг. Тэгвэл энэ үнэн нь юу вэ гэдэг зэрэг зовлон үнэн гэдэг. Цаашаа буддын шнаар очоод тайлбарлаад явах гэсэн. Ийм ч. Жохон бичдгийн арга барилын хувьд бол сунжирсан урт өглөөртэй тасал чиг төдийлө хэрэгэлдэв. Кино ч гэсэн бүр 7 чавар гэж хэлж байгаа. Аль ч нэгэн байсан бид нар аж аргалтай сайн сайхан амьдрахгүй. Бурхан шашнаас хамсараатай адилхан дахин давтагдаж байна. Социализмч болтугай, капитализмч болтугай. Аль нь аврагч биш. Аж аргал ирэхгүй байна. Харин хамгийн сайн нь юу вэ гэдэг зэрэг энэ бүх үжигдлийг хоосон гэж үжих хэрэгтэй. Бурхан шашнаа номлол сургаалаа. Тэгээд эндээс гитэж гэгэрж нарван болох юм бол аж аргал сайн сайхан ч байна. Төгсгөл нь ерөөсөө нарва юм гэдэг ийм санааг гаргасан. Гэтэл тайлбарлаж ярьж байгаа, шүгэмжилж байгаа хүний хувьд болвол манай дээдүүлэгч лам нар олон байсан. Бид нарын түүхэнд үе Бурхан шашинд илгэрж ирсэн. Зөвхөн энийг судлах, ойлгох, амьдрал хэрэгжүүлэхийн төлөө монголчууд юунаа жилэж ирсэн. Энэний үр дүнд тэр хүмүүсийн үр сад болсны хувьд Ласлотой санал нийтэхгүй байна. Өөрийн биеэр энэ жовлонгийг амсад туулаагүй өнгөчгөн харсан хүмүүсийн хувьд сонирхолтой байсан байж магадгүй. Гэтэл энэ шүтлэг бишрэл, энэ гүн ухаанаар явсан улс үндэстнүүд дөрөгддөг.
доройтож. Яагаад вэ гэдэг зэрэг нирван гэдэг ойлголт байна. Тоогхаа зовлон гэдэг ойлголт. Амьдрал зовлон үйл амсч. Эннээс нөхчих хэрэгтэй, хаачих хэрэгтэй, нирван болох хэрэгтэй. Улс үндэстнээ эрх ашиг гэж ярих хэрэг байхгүй. Үндэстэн гэж ярих хэрэг байхгүй. Энэ бүгд шунал, зовлон. Энийг хаях хэрэгтэй, орхих хэрэгтэй. Тийм учраас лам нар сүмд сууж байгаа. Эхнэр ахгүй. Өрөө хөтрүүлэх байх. Ингэж хүчрэх байсан монголчууд солоод дараасан. Манж нар яагаад бурхан шнэ дэлгэрүүлсэн? Монголчуудыг доройтуулж чатна гэдэгт итгэлтэй байсан байж. 10,000 цэрэг тэжээхээр нэг сүм байгуулаад гэсэн байна. Ингээд сүм байгуул. Гэтэл хятадууд, энэтхүүд бурхан шишний шүтгсэн үү? Тэр номлол сургалаар явсан уу гэвэл үгүй юм байгаа шүү дээ. Энэтгэд бурхан шишин бий болсон ч гэсэн энэтгчүүд бурхан шишнаар яваа. Хятад бурхан шишин дэлгэрээд асар олон сүм хэд байгуулагдаж, асар олон ном зохиолууд орчуулгадаж байсан ч гэсэн хятадууд бурхан шишний төрийн шин болгож байгаа. Тэд нар ойлгож ирсэн байна. За ийм байдлаар холгож ярих юм бол асар олон асуудлууд гарч ирнэ. За ерөнхийдөө болвол энэ удаагийн энэ Нобелийн шагналын шийдэл болвол их мухардсан байдалтай. Нобелийн хорооч гэсэн мухардсан юм байна. Нобелийн шагнал хүртсэн эдэн ч гэсэн мухардын чухал бичсэн юм байна. Ийм л дүгнэлт. За ингээд хамгийн сүүлд нь Ласло ямар дүгнэлт төрсөн бэ? Энэ болвол үннээ дараах ертөнц. За үннээ дараах ертөнц гэж юу гэх юм бол post truth world гэж. За ийм ойлголт гүн ухаанд байдаг. Үнэн гэдэг нь юу гэхтэй зэрэг Ласлогийн бурхан шишний онолоор болвол хоосон чанар болчих. Зовлонгийг хүлээн зөвшөөрөөд тэгээ энэ дээрэн бий болсон хоосон чанар болчих. Бурханч байхгүй, итгэлч байхгүй, зоригч байхгүй. Бурхан шашныг болвол жив жинхнээсээ бурхан гэдэг ойлголт байхгүй гэж ярьдаг. За энэ хоосон чанар гэдэг ойлголт. Юу ч байхгүй ч гэсэн мэдээж бурхан байхгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр энийг болвол энэ барууны гүн ухаанд болвол Ницше томьёосон байж байгаа. Бурхан үхчихсэн гэж. Нихризм. Бурхан үхснээ дараа бурханд итгэл байхгүй болсны дараа амьдрал юу болох вэ? За энэ болвол Ницшегийн хувьд болвол will be power гэж. Өөрийн хүчиндээ итгэх. Өөрийгөө хөгжүүл. Бурханд ч биш, хэнд ч биш. Ингээд өвөрмөч хүн болох. Энэ ойлголтыг гаргаж ирсэн. Гэтэл Ласлогийн хувьд болвол бурхан шашнаа номлол сургаалд итгэх. Тэгэхээр бурхан шашнаа номлол сургаалд итгэх юм бол соёл иргэншил устна. Хүн төрлөختөн устна. Ер нь ертөнц устж алга бол. Туйлын жорлого. Коммунизмын туйлын жорлого болвол бүх ангуудын устгах нь бүх хүмүүс эрхтгш байлгана гэсэн ийм жорлоготой байна. За энийг бас онцгой буруу гэж хэлэх арга байхгүй. Тэгвэл бурхан шашнаа номлол сургаал болвол бүх соёл иргэншил их болсон 6 жилийн амтан бүгд энэ ертөнцийн байхгүй бүгд нирванд төрөх асуудал юм байна. Тэгэхээр бид нар өнөөдөр байгаал хайрлах хэрэгтэй. Дэлхийг хайрлах хэрэгтэй. Хүмүүс бие биенээ хайрлах хэрэгтэй гэж байна. Бид нарын соёл иргэншлээ устгуулмааргүй. Дэлхийн ертөнцийн хөвөр авч үлдмээр байна. Үр удмаа үлдээмээр байна. Бид нар амьдралдаа хайртай. Бид нар ирээдүйдээ итгэж. За ингээд нэг л бүр хэлбэл энэ сонжирсан урт өгүүлбэртэй тэгээ уйтгартай уртаа чохол канонд тэгээ дээрэс нь сөхрөг амьдралын жовлон талаас нь харсан энэ уран бүтээлд миний хувьд юм дүгнэлт тавьж гин та бүгд бас одоо олж уншаад өөрийнхөө санал шүмжийг хэлээрэй. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.